Зохиолыг бичсэн Алтан сүхийн Наран болт. Зохиолыг уншсан Батболдын очор. Эрүүний яс. Дэлгийнх нутаг алгасан буур сэлгэж шинэ газар буугаад удаагүй байлаа. Ойр гарсан олон хүүхдүүдийнхэн төрүүч сургууль соёлын мөр бараадах болсон шалтгаанаар суурин бараадаж сум сэлгээсэн хэрэг. Хол сахалтын хэр айлын буур үнэн зэл, хоньны хашааны ором, овоолсон аргал бүхий энэ эвэр ингэрт багуудын хэрд жолоо татаж хөсгөн буулгаж байтал хүрэн тэрмэн дээлтэй бүдүүн саарал морин дээр хөндлөн суусан шалхгар улаан ир аг амсгаагүй давхин ирлээ. Морин дээрэн устаа уйланхай мэт шалхалцах тэрээр эрүүл атлан согтуу мэт аашлан жавжааран хөөс сахруулан шүлсэн хаялж байснаа мен дусчгүйгээр. Хаа газрын цагаачд газар хавчсан юм шиг зуслан мүлжих гээд байна. Эндээс хурдан зайлцгаа. Эн чин миний буур, манай бууц. Гэж шилэн дээрэн бүчээрэн санжигнах бүрхэн дэлбэлзүүлэн өөрөө агсамхан тэр. Хараачийн танха байрын боловч эрт хүзээлж эммах суусан тэр хижээл хархуугаас сумын наадмын үзүр түрүүнд гарчдаг дэлэг яахан эмэх вүлээ. За хизэнээс Монгол хүн Монгол дотор цагаачилдаг болов. Жунгаанууд ногооны талбайгаа төмөр татаж өмчрөгдөг шиг зуслан хаварж байгаа хэлийн баг нь босгож манхан дутаад байна та. Ханга хаасайгүй л дэлгэнсэн л байдаг. Харлаж байгаа буурин дээр чинь буучгаагүйгээс цааш хошуу багтахаараа идэж хаяа багтахаараа буугаад айл сахалт сусвал яасан бэ? Гэж дэлэг өчүүхэнч бухимдсан эмээсэн шинжгүй төв байдлаар хариулв. Ингэр задгайлан морин дээрэн тэнцэн дашууран хөндлөлтүүлэн аархаж байсан сайн ир түүнийг дахин нэг доороос нь дээш, дээрээс нь доош нь сүрхий ажиллаа. Яргай булчинлаг нуруулаг чирэг энэ ирийг барьцалдахтаа хүрвэл барахгүйгэн багцаалтсан тэр бээр. За яах вэ? Харж л байгаарай хүүхэн. Хүний нутгийн хөрсч хайрг байж мэдх юм шүү. Хэний дошин дээр хэнд томорсныг чинь харуулнаа. Гэсээр тарган сарлынхаа зоонд петхитл ташуур буулхан угсгэв. Гэрэнхэ хан туургыг өргөн дөхүүлж явсан хоёр том хүн ойрхон овоорон наадаж байсан бусад балчрууд нь бултааран тоос манарган одох мордны араас гайхшран ширтэцгээлээ. Эхнэр нь багыгаан хөхүүлэн байснаа тэврээстэй чигээрэн босч ирээд. Хүний газар гүний нутагт хэл амны хэрэг юу байна? Жаал холдож буух уу? Хэмээн намдуухнаар өчгөд дэлэг инээмхийлж. За яавал гэж те. Монгол хүмүүс байна учраа олох байлгүй те. Нарны эртэд гэр бараагаан босгоё. Гэд ханаан ширлэж эхэлжээ. Тэр өдрөөс хойш тэднийх овоо сайхан тогчж хүм малгүй шинэ нутагтаа эдээших маяг орлоо. Айлууд цусландаа бууж эдээ цагаа дэлгэрэх янзтай болсон ч нөгөө хажигдаж хөөгд байсан айлынхан буурин дээрэн гэрэн босгосонгүй. Энэ зуур танилцж дотноссон хүмүүсээсээ түүний улаан дагуу гэдгийг нь дуулсан дэлэг айлын цуслан хаяалж амтэн хүн дайжуулж орхиудаа гэж баг зэрэгхэн сэтгэлэн чилээн. Гэвч нутгийнхан нь цаадах чинь угаасаа олиггүй зөлгөө. Хизэнээс л зожгорч ядарсан эхнэр зүдэрсэн хүүхдээ тарчлааж байдаг лүд. Эхнэр хүүхдээ орилуулж шарлуулан нүдэж байхад амар гээд айл амтнаас тасархаа явдаг шиг билээ. Хүний дууны газарт айл сахалт буухчгүй. Гэж санааг нь зуурхан амраажээ. Хүүхдүүд нь харин новширхуу орхиод нүүсэн цуслангийн буурнаас элдв янзын төмөр, шаазангийн хилтерхий ихэр олдох тул тунчиг дуртай тэр хаваар нь тоглож гүйлдэн. Одоо ч бас тэндэл байлдаж тоглоод би бололтой урд хойноон оролцсон мөлхөж босч байна. Дэлэг элдвийг эргэцүүлэх зураан чөдөр сэлбэхээр сур зүсэж байтал 4 нас хүрч байгаа хүн уйлгансаар гүүгээд ирлээ. Ах миний бог булааж авчгаад өгөхгүй байна. Уг нь би өөрөө олсон. Их хөөрхөн жижигхэн тагнуулч юм буу? Гэж нусаан татан хов зөөхөд дэлэг эвтэ тоглохгүй дээ. Гэснэн дүүгийнхэн араас гэмшингүй байдалтай дэгдэн ирэх 7 настай ахт нь хандаж юунд дүүгийн шоглоод байт юмтэй. Алив тэр бууг нь өг. Гэхэд хүн өөрийгөө өмөрч нэгийг өгүүлэх гэснээр болж гардах эрүүний ясаан дөрүүгэн дуулууртаяа сар байв.
Цаатхан ч дуртаяа авснаа нулимсан шудраад эриглээ. Тостаасан бор хүрэн бяцхан ирүүний яс жаалхүүгийн гарт хачин эвтэйхэн таарсан буу болох ажгуу. Эргээд айлын буурин дээр овоолгоотой аргал бууц тойрон нуугдаж хөөцөлдөх бусад руугаан чавхдах хоёр хүүгийнхэн араас өхөрдөнгүй харж зогссон дэлэг. Энэ хэд маань хэдэд том ирчүүд болно тоо гэж амандан гүрээд хийж байснаа үргэлжлүүлв. Тэднийх хоёр охин 6 хөвгүүнтэй өнөр өтгөн айлвилээ. Тэр орой нохой нь юутай ч юм уралцаж алалдаад амар заяа үзүүлсэнгүй. Гараад харахад юучгүй мөртлөн нохой нь нөгөө айлын орхигдмал бууц тийшээ боргож байснаа ухаан жолоогүй дайрч уралцаж гарна. Дэлэг цохрогтон банхрыгаан барьж уйсан ч нэмэр болсонгүй. Уяндаа тэлүүлэн хоолоогоо хятнуулан хуцах нохой нь бараг л боож өгөх янзтай. Эзэнгүй буурийг чон нохоо эргээд байна гэж баймгүүдэ гэж сансан дэлэг гайхахтаа буу хүртэл тавьж үзлээ. Нохоо нь тайвширахгүй мөнөөхөл янзаараа. Баг охин нь ч өөжөндөө цочиж уйлгнах янзтай. Гэлээч сар хөөрөхөд дэгдгэнэж асан хонь малч налан нохооч дуугаан татав. Өдрийн ажилдаан ядарсан дэлэг дэрэн дээрээ толгоогоо тавьмагцаал ухаангүй хурхирч байснаа шөн дундлан яагаад ч юм сэрчихлээ. Тохооноос нь хүүхэд дугтрах шиг. Газраар хэвтэх түүний дэрэгдүр 3 хүүн зулаастай унтана. Ямар нэг зүйлд гараасаа угзруулсан мэт тунчивгүй сэрсэн дэлэг эргэн тойрноо нойрмог нүдээр ажвал зүүн талын орон дээр эхнэр нь ой дөнгөж хурж байгаа баг охиноо өвөртлөн унтах агаад борив бохис хийлэгдэггүй гэр малын ахуйдаан ихэд алжаасан янзтай зөөлхөн хурхирна. Бусад хүүхдүүд нь ч байр байрандаа намжим. Гэрийн дотор үүдний дэргэд өлгөөстэй том цагаан ууттай цагаанаас хаанаг шарсуу шолшол туслахаас өөр аниргүй. Хөөе яхаараа хүүхэд дугтрах шиг болдог байлээ. Үрсүүд нь бултаараа амар жимэр унтахыг харж санаа намарсан дэлэг тэрэлгэн өрөөлтөн нөмрөөд хажуулан тавллаа. Гэвч яг унтдгийн даваан дээр гэрийн гадаа хүүхэд гүгшиг чимээ гарлаа. Ишиг хургал биз гихнэн яахын аргагүй хүүхэд хоёр хөл дээрээ тожгонтол гүйхтун. Бүр ингээд эндүр гисэн шиг тодоос тодхон дахин дуулдаж гэр тойрлоо. Гайхсан дэлэг ахаад л хэдэн бор хүүхдээ бүртгэхээр өндөв. Гэхдээ тэр амжсангүй. Хаалга тогтоох төдий муу модон онс торхийн мултарч чимээ багтайхан газар тунлаа. Гайхсан ир доошоогоо нам хэвтээд хучлаг дороосон шагаавал хаалга зугуухан онгойж 3 багтах төдий зай гарснаа гэрт биеэсэн бүдэг хөгтөл сүмэлзүүлэх жаахан хөвгүн хөврөлтөн ороод ирэхэн дээр. Нөв нүцгэн биеийн эн тэндэн хөхөрч шархалсан тэр хөвгүүний нүд нь ямар ч хүүхэн хараагүй. Хөх гэрлэр сүмэлцэх нь цөс зарцаам. Дөнгөж хөлд орсон баймаар жаалхүү хуруу багтам зайгаар суунаглан багтчихсан нь хачин. Гэвч энэ тухайтыг бодгос ихэ дэлэгт алга. Нөгөө хүү гэрвшингүй янзтай зуухны өмнөдөд төр зогссноо гэрийн зүүн талаар тойрон гэргий баг охин хоёр руу дөхөв. Сандарсан дэлэг нөмөрсөн дээлэн сүрсар хийлгэн үсрэн бостол хүүхэд нь час хийтэл чарлаа. Явган ширээн дээрээс бэлтгэж тавьсан лааш үдэнзэн салгалан эрэх зууран дэлэг эхнэрийнхээ зүг харвал өнөөх жаал нэг хурууган амандаан хийж хөхөд орон дээр хэвтэ хоёрыг нь ажиглан зогсох ажээ. Хүүхдийн орилго дуунаар гэр дүүрэн хөл хөдөлгөөн болоод явчихлаа. Хоёр ч шүдэнз хийлурж хайсан дэлэг арай хийж гэрэл гаргавал нөгөө хүүхэд оргүй алга болж хүүхдээ бүүвэлэн харагдаж ядах эхнэр нь түүний санд руу байдлыг нь гайхсан янзтай харна. Гэрийн эзэн үдсэн харснаа нэг нэгэнгүй хэлэх гэснэн бүгд айхын нэмэр хэмээн санаад үгэн дотгошоо залглаа. Охин нь эг маггүй царайгаан хөхрүүлэн бархих тул дэлэг галаан өрдөж давс арцаар ширэг хийхээс өөр аргагүй дав. Хүүхдийн уйлах дуун арай ядан намжиж хүмүүс өөр өөрийн хэвтэртэй дөнгөж ороод зүрмэглэг айдаж байтал ахиад л хаалга торхийг чимээ дуулдаж бүгдийн анхаарлыг татав. Тэгснэн үл ялгхан завсар гарч утаа шиг суунагдатан зуухны урд хөх галан нүдтэй хүүхдийн төрх бийжлээ. Энэ удаад бултаараа сэрүүн байсан тул цааш харан хүүхдээ бүүвэлж алсан гэргийгээс бусд нь үүнийг үзлээ. Хамгийн түрүүнд том охин нь байдгаараа чарлахад сандарсан дэлэг дахиад л шүдэнцний зуруулан онож ядан байж лагаан асаалаа. Гэгээ гармагцал нөгөө хүүхэд оргүй алга болсон ч хаалганд завсар буйн сарны гэрлээс тодхон. Тэгэхэр тэд зэрэг зүүдлээгүй хажээ. Нялх охин ч эрен уйлж царай зүсэн хөхрүүлэн таталтахад эг маггүй сандарсан гэрийнхэн бултаараа гал хөс түлэх давс арц ширэг зан үйл хийхэд гар бие оролцсон бужигналдав.
Гэвч хэнийхэн ч толгойноос өнөөх гайхал хүүхдийн хөх дүрс үл гарах ажигуу. Бага охин нь тэр чигээрэн өвдөж бүлээрээд сүйд болсон тул эхнэр охин хоёроо сумын эмнэлэгт хүргэж өгөөд ард үлдээсэн хэддэн санаа зовсон дэлэг яаран буцаж явлаа. Хөтөлгөө морьтой тэрбээр хүлгүүд нь хаяа нэгнэн хажиглан хазар дарахыг ч үл анзаарна. Юу гэх чинь вэ? Эхлээд намайг татаж сэрээсэн байдаг. Дараа нь гэрийн гадаа гүйх сонсогдсон. Нэрээ нөгөө эзэнгүй айлын цусны чигээс биш үү? Орж ирмэгцэн хамгийн бага хүүхдийн ор руу шууд очдог. Би ганцаараа үдсэн бол зүүдэлсэн. Эсбөгөөс хийрхэж галзуурсан гэж санагсан. Гэтэл сүүлд нь бүр бүгдд нь харагдаад бас л гэрэл гаргахаар алга болчихсон. Ер нь өнөө хэддэн бүрий болохоос өмнө хурдхан л очие. Айж бэмбэгнээд сүйд болж байгаа. Ийм бодоод дэлэг мориндон ташуур өгн цогиулв. Том хүүгүүд нь хэдий дээл хөргөдөж бүслэж аавын цээж үзүүлэх насанд хүрсэн ч шөнийн явдлаас үнэхэрийн бажиг алджээ. Тэмээс бүгд гэрийнхэн хаяанд болжмор шиг зэрэгцэн суусаар дэлгийг угтлаа. Ямар тач энэ шөнө ажиг тавихаар шийдсэн эцэг нь ээж дүү хоёрынх нь биеийн байдлын талаар цөөн зүйл өчөөд юу ч болоогүй мэт гэртэн орлоо. Дэлэг шүнжин сэрүүн хэвтэж зүүн орноос хараа салгасангүй. Аав нь огт ажиггүй мэт байхад тайвширсан хүүхдүүд гэр малаа гадна дотногүй гүйлдэн янзлаад тарг хормог болсоор бүгд гүн ойрондон умбжээ. Энэ шөнө ямар ч чимээ гарсангүй. Мал үргэж нохож боргосонгүй. Өнгөрөгч бүхэн санаа дагсан хэв үзэгдэл байсан гэж юу? Ийм бодогдоход санаа нь багч гэлээ амрах янзтай нүдэн анилдан нойр нь хүрэх бөлгөө. Хоёр дахь шөндөөн нойргүй учраас тэр нилээд алжаажээ. Хучилгаараа хөлөө тулмайдаад тунч таатайхан үргэлж эхэлтэл яахан аргагүй хөл нүцгэн жаахан хүүхэд гэр тойрон гүйхэн сонсогдлоо. Дэлгийн гол руу зарсхийн хүйтэн юм өгсч хоолой нарган туханд нь хөлс дааварлав. Өнөөгч нь гэх бодол толгойд нь тухтай тогтож амжаагүй байх үед хаалганы онс нь торхийн онгойж бяцхан завсар гарлаа. Тэр зайгаар ахиадал суунагдсан утаа шиг зүйл орж ирсэн нь тэр даруйдаан хүүхдийн дүрсийг олон биечихэн тэр. 3 дахь удаагаан харж буй болохоор айдас нь баг зэрэг наашилсан дэлэг хамаг хөлсөөн цувруулан яахыг нь ажиж хэвтэв. Нөгөө хүүхэд хөлдсөн ороогүй янзтай баацганан алхаж зүүн орон дээр очоод дэр хаваар нь ямар нэгэн зүйл хайх нь сарны гэрэлд тодхоо. Авирч гараад л үсэрч буугаад л бас тоглоодож байх шиг. Бүхий л бие нь яр шарах болж хөхөрч няцарсан энэ амтэн ямар учирлаар тэднийд эргэн юу хайх нь энэ вэ? Хөх гэрэлт нүдтэй жаал ийн орон дээр тонгоч наадаж байтал гадаа морин төвөргөн гарч наашиллаа. Өнөө хөвгүн орны урд зог тусснаа алгуурхан ууган замхарч алга болов. Арай өнөө хоёр маань гэж хамгийн муугл бодсон дэлэг үсрэн босоод шууган байх нохоогоон хорхоор гарлаа. Ихэл хөлөрсөн алга морь унаж нэмгэн саарл тэрлэг дээгүүрэн шөнийн хар чигнээс хамгаалж цувцаа нөмөрсөн залуухан хүү эмээл дээрээсээ мэд мэдээд. Ээж маань сумын эмнэлгийн асрагч цэвэрлэгчийн ажлыг хавсарч хийдэг ухаантай пагам гээд чавганцалтаа. Орос эмнэлгээр хоригддог барай илэг хаанаг хүүхдэд хийж аминд нь ордгол юм. Баригдвал шоронд орж мэдхэд хөгшин ээж минь танд яаралтай очиж хэлгээдэ. Хүүхэд чинь хий зүйлд хорлогдчихэ. Арга чарга юу байна хурдан авахуулахгүй бол тэсэхгүй шүү. Би түрдэн торгоож бай гэсэн. Та нэгийг бодно байгаа. Гэд дэлгийг гэрт ор хэмээхэд би өглөө суман дээр алавтай хоцорч болохгүй. Дараа тухтаа ирээ дээ. Хэмээгээд сулдиж суусан морион давирсаар буцаж цогиулв. Энэ мөчөд нэгийг сансан дэлэг хархуугийн араас би угтаан энтхийн хүн бишээ. Хэн дээр очивол нэг зүг гаргаж өгөх болоо. Хэмээн уулгамчлан асуув. Залуу хүү эргэж харалгүйгээр танахаас зүүн хойшоо даваад голын эрэг дагсан хэдэн айл би тэнд очиж жүгдэр гэдэг үгнийг олж уулзаарай. Хуучин хилтгий захтай дээл өмсөж явсан хөгшин таныг шалавлаарай гэсэн шүү. Гэж шулгануулах нь шөнийн нам гүмд тодхон. Жүгдэр гинэ. Одоо л морддог хэрэг. Аманда ийн үгэлсээр дэлэг бүсээ хам хумхан орон чангалж эмээлэн аваад гарлаа. Хүүхдүүд нь өмнөх шөнө нойргүй хонсондоо их л ядарсан шинжтэй зөөлөн хурхирч тамшаалан гүн нойронд дарагдсан харал.
Дэлэг чөдөртөө морин барьж эмээл тохон мордоод хөдлөختөн гэр өдөөгөн харвал гэрийн тотхон дээр нөгөө цэнхэр нүдэн жаал явган суучихсан түүний араас харж буйн сарны туяанд хийлхэн. Тэрбээр гэр рүүгээ нэг ухсхийг гиснэн юуны түрүүн учир шалтгааныг олхон зүү хэмээн сэтгээд морныхоо зоонд ташуур хүргэлээ. Үүрээр давхиж ирсэн дэлгийг жүгдэр хөгшнийхэн ерөөс төвөгшөөсөнгүй. Олны тусын тулд үйл хийгээд дадчихсан нь илэрхий цал буурал тэргүүн оож сахалтай туранхавтар хөгшин дээлээ нүмрэн суугаад эмгэнэн гал ноцоож цай халаах зур зоос шившин гүйлгэж үзэв. Хөөхөн яахын аргагүй үхээрийн бузар болж дээ. Эхэл гомдож нүд ансан насаа наслаагүй хүмүүний ямар нэг зүйлийг танаахан гэртээ оруулж гаж түүнэн авахаас нааш явахгүй. Бүр араасаа нэхэл тээж гэж буула. Тэр юмыг нь яаралтай олж сүнсийг нь амаржуул. Тэхгүй болов хөөгтүүд чинь багаасаа эхлээд арараасаа дагах нь байна шүү. Шалбал түргэл хөөгөн. Ах нь бас ганц нэг заслын ном уншихыг бодоё. Өвгөн бүр аягны амсар зуулгахгүй янзтай ийн хөөх шахуу гаргалаа. Эмгний барьсан сайн халаагүй зэлгэн цаг гам хумхан балгасан дэлгч хар ирчээрэн гарч уян дээрх морь руугаан гүйлээ. Замын турш тэр оруулсан зүйл юу байж болохыг бодсоор явсан дэлэг нар ургахын алдад гэртэн ирлээ. Хүүхдүүд нь хизээний босч хонь малаан гаргах ажилдаа том баггүй шамджээ. Гэртэн ормогцсон юуны түрүүн нөгөө жаалын ямар нэгэн зүйл хайгаад байсан зүүн орон санд очиж гарав. Хүн унтаагүй хүйтэн орны бүтээлгийг нь хуулж давхар гуцсыг нь сэгсэртэл нэг зүйл торхийн газарт ойчлоо. Харвал нөгөө хүүгийнх нь буу болгож тоглоод явсан бяцхан ирүүний яс байхан дээр. Тослог бор өнгөтэй өмнөд хэсгээрэн баг зэрэг ээтэйсэн ясан буугаан өвгүүн нь ээжийнхэн гуцсан доогуур нууж ахаасаа далдалсан нь энаач. Дэлэг түүнийг аваад шамдуухан үзэж гарлаа. Энэ нэрээ юуны яс вэ? Анх үзэгтэн хураг ишхний эрүүл бизгээд арьс махан шингэж тостаасан бяцхан сүүн шүдтэй этгэр богинохон бүү үзэгт эн чин хүний тэр тусмаа хүүхдийн эрүүний аимшиг түнэнтэй нүүрлсэн дэлгийн нүднэ нөгөө утаа шиг суунаглан орж ирсэн хүүхдийн дүрс үзэгдэг шиг болов. Өнөө эрүүний яс олсон хүн өглөөний цайгаач ууч чадалгүй бойлжиж халуурч эхэлсэн тул дэлэг дахин сумын төв рүү жавхатахаас өөр аргагүй боллоо. 5 настай хүүхдийн дүүрч сумын эмнэлэг бараадуулаад багам хөгшний авзаатай гарцнаас гөлөлцөөр гарч эсхийн төлөөлөгчийн байр руу морин хурдаар довтлохов. Оройн саам эхэлж айл бүрийн зэлэн дээр хөгтрүү хэдгэн үргээх майц цэнхэрдэх цагаар дэлэг хэсгийн төлөөлөгчийн цэнхэр Паднет 3 мотоциклтай улаан давгийн хуучин бууцан дээр тоостойгоо буулаа. Нэрээ юусан билээ? Улаан давгч нь 3 хүүхэдтэй эхнэрээсээ салаад нэлээд баг дагвар хүүхэдтэй авгаатай суусан. Цуугаад нэг их удаагүй байхад нь яг тэр бууцан дээрээс хүүхэд нь алга болчихсон гэдэг баг шүү. 7 хоногийн л эрэл болсон байдаг. Одоогоос олон жилийн өмнө шүү дээ. Миний өмнөх хэсгийн төлөөлөгч шалгаж хавтаст хэрэг үүсгэсэн байсан. Би ч сургаас цаашгүй. Ер нь улаан давг эхнэр хүүхэдтэй гар хүрдэг их л овлохгүй эргэлздэг. Дэлгийн авчирсан ясыг анхааралтай үзэх зураан хэсгийн төлөөлөгч дэслэгч залуу ийн хүрэнсэнсэн. Ингээд ясны учрыг тайлгаар дэлэгтэй хамт нааш гарчээ. Дэлэг хүүхдүүдээрээ хурцлоом авчруулад тэр хавийг малтаж үцгэр зэхэв. Гэвч хайх газар ухагч хэрэг гарсангүй. Гэрийн буйрны үүдэн хэсэгт салбархаа хулдаасны өөдөс салхины аясаар савлаж үзэгдэв. Хүний хөлөөр болоод байгалийн салхины ирэхээр дээрх сул шороо нээлгдэж арилсан тэрхүү бодолтой зүйлээс ахаад нэг эрүүний ясны үзүүр сүүн шүттэйгэн гоцоож байхан тэр. Дагвар хүүхдэн зодож алчгаад босгон дорон шарилыг нь болж эхнэрээсэн хүртэл нуучихсан улаан дагвын хэрэг инхүү илэрчээ. Чиний бэлтрэгт чинь миний хоол зогхгүй чон болохоор яваа биз. Удахгүй намаа гэрж цуслах байлгүй. Хэмээн зовоодог байсан талаар зовлондоо дарагдаж хормойдон бүдэрдэг болсон гэргийг уйлан барим мэдүүлсэн гэх. Хэрэг илэрч хэрэг цайрахгүй гэж айхтаал хүүхдийн хүүрэн дээр жил бүр гэрээн барьдаг. Ойр хавьд нь айл амт нь нутаглуулдаггүй байсан гэхээр тэр өөрөө дээлтэй аратан юмсанч. Гэмтэл дүүрэн хүүхдийн шарил олдож гэмтний гарт гав зүгцэн мөчөөс эхлээд ухаангүй халуурж байсан дэлгийн 2 хүүхэд тэр дороод эргэж удалгүй эрүүл саруул болоод гэртэн ирцгээжээ.
Мэдээж жүгдэр үгний алсаас айлдсан ном ч үүнд нөлөөлөө буй за. Харин тэднийх буурайн даруйхан сэлгсэн гэдгээ